Нэг философч нэг ярилцлагыг би саяхан харсан л та. Амьдрал юун дээр тогтдог вэ? Тэгэл манайхан чи янз янз хариулдаг шүү дээ. Амьдрал хайран дээр, амьдрал итгэлцэл дээр, амьдрал мөнгөн дээр вэ. Амьдрал бол ерөөсөө харилцаан дээр тогтдог гэж тэр хүн хэлж байлаа. Тэр үг бол маш үнэн санагдсан надад. Эрүүл харилцаа байх уу, эмгэнэлтэй харилцаа байх уу гэдэг хамгийн чухал юм. Тэр бол хинээс шалтгаалах вэ гэвэл мэдээж ялангуяа гэрийн эзэн, аав хүн, өрхийн тэргүүн тэр хүнээс бол маш их зүйл одоо шалтгаалах байх гэж би боддгийн. Залуу гэр бүл бас тулгардаг нэгэн зүйл бол гэр бүлийн хүчирхийлэл гэж нэг бас сөрхий айхтар асуудал хөндөгдөж байгаа. Амьдрал ундч боссон ч хамтдаа байна гэж одоо гар гараасаа барилцсан тэр хоёр хүний харилцаанаас ерөөсөө л үүсэж байгаа. Залуу хосууд маань, гэр бүлүүд маань, аав ээжүүд маань харилцаагаа хамгийн гол нь эрүүл байлгаараа. Тэгэх юм бол биднэрт ойлголцохгүй асуудал байхгүй. Тэгэх юм бол бидний үр хүүхэд өртөөд хүчирхийлэл гэх зүйл үүсэхгүй. Тийм болохоор ерөөсөө л бие бинийгээ хүндэтгэж, хайрлж, итгэж, найдаж, эрүүл сайхан харилцаатай байгаараа. Тэгээд тэр үед бид бүхний гэр бүлд хүчирхийлэл гэх тэр муухай зүйл байхгүй. Үргэлж баяр баясгалан аз жаргалтай үр хүүхдүүд маань инээдээр бялхсан тийм сайхан өдөр хоногуд үргэлжлэх болно. Тэгээд залуу хосуудаа, аав ээжүүдтэй бие биентэй хүндэтгэлтэй эрүүл харилцаатай байгаарай гэж уриалмаар байна.